Сайн бацхан нөө ирэх мөндөд үзэгч сонсогчдаа манай энгийн нэгэн подкастын энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт бас нэгэн сайхан бүсгүй хүрэлцэн ирж оролцож байна. Тэгээд энэ нэмэгтэйг бол Egi Cosmetics брендийн үүсгэн байгуулагч Egi Diva Miwa Makeup. За энэ байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Ийм гоё нэвтрүүлэгтээ урьж оролцсон бас баярлалаа. За лайв хийж байгаа юм шиг явахгүй шүү. Яг зүгээр энгийн яг байгаагаар тий. Лайв шиг явах гэдэг. За тэгээд манай нэвтрүүлгийн зочид өөрсдөө ихлэ танилцуулдаг байна. За наагийн Хичмэг гэдэг Egi гэж дууддаг. Тэгээд Diva Professional Beauty Academy гэдэг нүүр бодлтын сургалт үйлчилгээ явуулдаг академиг найзуудтайгаа 6 жилийн өмнө байгуулад одоо хүртэл ерөнхийдөө одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд 3 жилийн өмнөөс өөрийн нэрийн брэнд болох Egi Cosmetics гэдэг. Бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн төлөх одоо тийм брэнд бүтээгдэхүүнээ гаргадаг. Бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн төлөх тулаанд цэцэлтгүүгээр оролцож явж байгаа юм шүү дээ. Тэгж байна. За ашигтай ажиллаж байна уу? Үгүй ээ. За чүү шүү. Мөнгө олж байна уу? Салбарууд нээгээл яваад тийм ерөөсөө. 21 амир мөнгөөс. Чи тэгээ осон мөнгнөөс буян мөн хий гэж бодож байна уу? Хэлгүй яах вэ? Хэд юм уу? Сайн үсэн айгу хийдэг шүү дээ. Одоо манай дэлгүүрийн нэрийн бас Issue Foundation гэдэг сан ерөнхийдөө байгуулагдсан байгаа. Тэгээд үйл ажиллагаагаа утгагүй явуулж эхэлнэ. Эхлэх уу? Үгүй ерөнхийдөө эхэлдэг. Гэхдээ одоо нөгөө нэг яг дэлгүүрүүд дээр ирээд худалдаа авсан хүн болгоны одоо орлогоноос тухайн сандаа ингээд ханиулаад бүх хүнийг ерөнхийдөө сайн үсэн аянд уриалах тим юутай байгаа да. Зорилготойгоо. Тэгээ манай амар санаа контентыг бас хамтран оролцуулаарай. Өнөөдөр манай энэ нэвтрүүлэг явж байгаа энэ SMS төв ямар вэ? Надад айгу хөөрхөн санагдлаа. Тэгээ би бас урд нь нэг ийм газар очиж исэн. Тийм үү? Тийм. Өөр нэг хаана ялаад эхэлж байхдаа юу? Анх эхэлж байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө ингээд нөө бид нар чинь тэр болгоно нэгт түрээс төлөвлөл байнга нэг офис байгаад боломжгүй үедээ бид нар анх нэг иймэрхүү газар сонирхчихсан. Тэгээд цаа урж ирээд орсон чи айгу хөөрхөн юм байна те. Бүх стартапуудад зориулсан. Бидний үед ер нь яг л ийм л юм хэрэгжиж шүү дээ. Таалагдж байна. Таалагдчихсан. Тэр өнцөг булан бүртэн подкаст аяа гэж бодоод нөгөө хосууд нөгөө шин байр авахдаа өнцөг булан бүртэн гэдэг шиг. Өнцөг булан бүртэн подкаст аяа гэж бодоод байгаа. За тэгээд чиний түүхээс ярилцъя л да тий. Чи анх одоо яаж явж байгаад ингээ мейкап ер нь гэсэн ингээл охин болгон мейкап гэдэг болчихсон шүү дээ. Бүр ядаргаатай тий. Орой олгоо үзгэрэл нэг охин мейкап лаа юу. За ингээ багсаа ингээд фондишн тэгж мэдлэгтэй юм тий. Тэгэл тэгдэг байсан шүү дээ. Яг л 6 жилийн өмнө дөө яг. Ер нь аль тийм манайхан одоо манай Diva гэдэг надаас гадна дахиад 2-3 охин байгаа. Бүгдээрээ хамтдаа яг мейкап Монголд хөгжөөд ингээд эхэлж хахад ерөнхийдөө бол хамтдаа ингээд хөгжүүлээд яг үйл ажиллагаагаа дөнгөж эхэлжсэн. Тэгээд эхлээд удаагүй бид нар Солонгос улсад мэргэжилтэд дэвшлүүлээд буцаж ирээд ингээд одоо ерөнхийдөө яг 6 жилийн нөрөг үзэж байна. Тэгээд мэдээж анхны бүх юм хэцүүлсэн бид нар бүр үг гэж байгаа юм шиг ажилладаг байсан. Яг үнэ. Танаар Солонгос сурсан юм тий? Тэгсэн шүү дээ. Манай яваач Америкт Арит тавьсан Солонгост гэл ингээл мэргэжилтэд дэвшлүүлэх маягаар ер нь бол банк ерөнхийдөө бол ингээл Тайван ийш тийш явж байна. Банк өөрсдөө хөгжүүлж байгаа юм тий. Тэгэхгүй бол энэ салбарч угаасаа болохгүй салбар байхгүй. Тийм баг тий. Мэргэжилтийн гоо сайхан гэдэг чинь ингээд цаг минут тутамд ингээд хөгжөө шинжлэгдээд яваад байна ш. Одоо өөрийн чинь бодолт бол одоо сүүлийн үеийн тренд бодолт ба тий. Ер нь зүгээр л ингийн эфирт зориулсан. Зориулж бодож ирлээ ш. За. Тэгэд ер нь яаж явж байгаа мейкап ч юм болъё гэж бодсон. Яг одоо хин чамааг ийш ингэ татаж оруулсан бэ? Ер нь ингэ бодоод хахад би бага хахад ээж их нөө будж байгааг амар хардаг гэсэн гэх юм. Яг тухайн үед бас Монголд мейкап хөгжөөгүй огт мэдгүй биш ээжүүд маань ерөнхийдөө бол хийдэг гэсэн байхгүй яа. Тэгэхээр ээж ингэ чернэлияга өнгө цэнхэр өнгө үед ингэ тендэж мэддэг уруулаа ингэ хүрээлэл зогсож байгааг би байн хардаг байсан. Тэгээд ээжээсээ ерөнхийдөө бол мейкапын талаар айгүй одоо мэдлэгч гэдэг юм иймэрхүү юм авдаг байж байгаа. Тэгээд яг 2014 оноос хойш эхэлсэн. Ерөнхийдөө тухайн үед бас Монголд яг л мейкап дөнгөж хүмүүс хөгжүүлэл мэдээж хийдэг хүмүүс байсан. Гэхдээ яг ийм өдөр тутмын те гоо сайхан хэрэгтэй. Өдөр тутмын бүсгүүчүүд бид нар яаж өөрсдөө гоо үзэсгэлэнгээ гоё тодтох юм. Энэ чиглэлээр ерөнхийдөө яг тухайн үед амар эрчимтэй байсан. Тэгэл илүү үзэсгэлэнтэй бүрэлд гэрэлт группийг лайв үзэж байгаа юм шиг санагдлаа. Тэгээ ерөнхийдөө тиймэрхүү байдлаар
өөрөө сонирхолтой учраас яг сонирхол нэгтэй бүсгүүчүүдийг найзуудыгаа олж аваад танаа бас хань ижлүүд чинь амар сайн ойлгодог байсан юм тий. Эмэгтэй хүмүүс чинь бас нөгөө нөхрөн дэмжихгүй бол хэцүү үстэй. Тийм шүү. Нөхөртэй хандаж юу гэж дэмжлэгтэй тултаал ерөнхийдөө бол одоо өнөөдрийн одоо энийг би ямар одоо миний хэмжээнд бас нэг тий тодорхой хэмжээний одоо зорьсон зорилго маань ингээд бас биелээ явж байгаа байхгүй тий. Энэ өндөрлөгт хүрэхэд мэдээж гэр бүл, найз, нөхөд одоо тэгэл ачтсан мартахааргүй хүмүүс юм даа. өөрөө чинь нөхөртэй л үү? Бэлгүй яах. Нөхөртэй хандаж юу гэж хэлээ. Яна. Коко яах. Энд чи ингээ юм чинь. Чи хайргүй мүү? За хайртай хэлгүй яах. Тэгвэл энэ орж байгаа хэдэж. Миний одоо тий уусаа Монгол мэдтгэлтэй байнгын арт талд найдвартай нэг зогсдог хүн байдаг. Тэгээд хайртай шүү юм да гэж л да. Анхудаа өмнө подкастераас ингэж хайрыг хэлүүлжсэн. Тэгжсэн ямар яг. Тэг ичимхий юм уу та миний юм уу? Ичимхий яг уу тий. Тэгээд өөрийнхөө брендийг одоо бас чи тодорхой хэмжээнд 6 жилийн өмнөөс эхлээд тэгээ 3 жилийн өмнө өөрийн брендийг гаргалаа гэж шүү дээ тий. Монголчуудын хувьд одоо бид нар чинь жижигхэн зах зээлтэй шүү дээ. Тэгээд ийм жижигхэн зах зээл дээр бас айгүй зориглоод өөрийн брендийг гаргаа явж шүү дээ тий. Одоо хаанаас энэ брендийг гаргахыг гэсэн санаа олсон бэ? Тэгээд одоо ер нь ашигтай ажиллаа мөнгө олж байна. Олж байгаа. За яасан бэ гэхээр ер нь бол одоо ингээд эрэлт байгаа цагт. Одоо нийлүүлэлт байдаг шиг тухайн үед одоо бид нар чинь бүсгүүчүүдтэй маш удаан хугацааг ингээд нөө байнгын бүсгүүчүүдтэй ярилцаж өнгөрөөдөг. Арсанд нь ямар бүтээгдэхүүн байна? Нүүр бодолтод нь ямар бүтээгдэхүүн яг ямар өнгийн хүмүүс өсөд байна те. Тэр алганыг ингээд хүмүүс санал болгоё гэхээр мэдээж Монгол маш олон брендийн импортын одоо бүтээгдэхүүнүүд ингээд байж байгаа. Гэтэл тухайн үед ерөөсөө ингээд яг өөрсдөө хэрэгжилж утсан бүтээгдэхүүнээ л тухайн хүмүүст ингээд одоо санал болгодог. Гэтэл яг миний хүсэж байгаа зүйл бас тэр дотор байхгүй. Яг миний одоо Монгол эмэгтэй арсан Монгол бүсгүүчүүдэд тийм ямар хуу зүйл тохирох юм, ямар өнгө тохирох юм, ямар өнгөнүүд хамтдаа байвал гоё юм гэдэг юм уу ингээд ерөөсөө ингээд яг маань шүү гэд хэлчих зүйл ерөнхийдөө бол ховор байсан. Гэхдээ миний мөрөөдөл төлөвийн зорилго ерөнхийдөө бол угаасаа л өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй болоод яг өөрийн хүссэн дээрээс нь бүсгүүчүүдийн хүсэж байгаа зүйлсийг ингээд хүмүүст ингээд энэ байна гэд хөргөдөг боллоо гэсэн зорилгоос л ерөнхийдөө л үүдсэн. Одоо би өөрийгөө яг амжилттай яваа гэж хэлэхэд бол ичмээр би зүгээр хувийнхаа л ийм хувийн бизнесийг бас ингээд стартапыг хийгээд явж байгаа юм баггүй. Тэгээд энийг амжилт гэж нэрлэх юм уу мэдгүй. Амжилт гэж нэрлэх шүү дээ. Дэлхийд EXMERX гэдэг брендийг одоо гаргаад дэлхийн өнцөг болон бүрттэй ингээд худалдаалдаг. Ерөнхийдөө болох юм зорилготой байгаа. Тэгээд тэрийг би ерөнхийдөө өөрийнхөө хувьд яг амжилт гэж харсан байна. Одоо танах ер нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна уу? Монгол орон даяар явуулж байна. Би хариултыг мэдж байгаа ч гэсэн албаар асууж байгаа шүү. Ерөнхийдөө л яг өөрсдийн гэсэн нэрийн одоо 6 салбартай. Улаанбаатар. Тийм 70 дахь салбар нэгтгэж байгаа. Тэгээд орон нутгийнхаа гэрээд борлуулагчтай хөвчлэн хамтраад байна. Хэдэн аймагт? Нийтдээ 20. 20 аймагт бүх аймагт Баян үлдээд байгаа юм уу? Бага. Гэрээд борлуулагч нар байдаг шүү дээ. Дандаа танаа нэг EG Cosmetics гэх брендийн юмнуудыг хийж байна тий. Тэгээ манайх чинь давхар 9 beauty гэдээ бас өөр олон брендийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг нэг дор худалдаалдаг тийм дэлгүүрийг устгахаар ажилладаг байхгүй. Тэр доторх нэг хэсэг маань EG Cosmetics гэсэн брэнд байгаа гэж ойлгож байна. Корона танаа бизнес нөлөөлж байна уу? Нөлөөлсөн. Яаж нөлөөлөв? За нэгдүгээр за нүүр бодлтын сургалт Diva маань болохоор одоогийн байдлаар ерөнхийдөө яг цогцсонх байдал гэх юм уу ерөнхийдөө шинэ газар руу нүүх гэдээ бас ерөнхийдөө болцсон маань коронавигаар дэлгэрүүлэх гэх юм уу өвчин тус одоо өвчин ингээл амар гарцсан хад хүн болгон ер нь бол эрүүл байхыг хүсэхээс нүүр амгаабал ингээл сургалтын суугаад явахгүй ойлгомжтойсэн. Тэгээд Diva маань бол хэсэг хугацаанд ингээд ерөнхийдөө бол төр завсарласан байгаа. Тэгээд EXMERX-ийн хувьд болохоор нэг хэсэг угаасаа худалдаа бүх хөл хорой энэ тэр үе бол үнэхээр нөлөөлжсэн. Хэд хоног ингээд баг сарын турш бүх салбарууд ажиллаагүй, төлөвлөгөө ажиллаагүй. Стартапуудад жоохон хэцүү туссан. Дэлхийд даяараа хэцүү болж байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд өөрийнхөө одоо танай брэнд дээр ингээд чиний нэр байна шүү дээ. Тэрийг яг ингээд харангууд ямар мэдрэмж төрөх вэ? Эхлээд тасахгүй
харьцахгүй амар хэцүү байсан. Хамуута би чадлаа. Амар хэцүү. Би нөгөө жоохон тийм ичимхий дүү хүн болохоор ингээд одоо хүртэл надаас ингээд хүмүүс нөгөө нэг эгэ космерикс уу гэд утсаар ингээ асуухад би нэг жоохон ичгтэй. Хүмүүс бүгд яг ингэж байдаг. Эгэ косметикс мөн үү гэдэг яг ингэж цэвэрхэн дууддаг. Янз бүрээр л хэлнэ. Эгэ мөн үү гэж байна. Тэгээд тэгэнгүүт яг одоо ингээ харахад бизнесээ би анх нөгөө эхэлж байхдаа бизнес 3 жилийн турш ерөнхийдөө айгүй хэцүү байдаг. Ингээл хамаг юмаа ерөнхийдөө зориулсны дараагаар 3 жилийн дараа тогтдог гэж нэг зүйлээс нэг уншиж л да. Тэгээд би за миний хэмжтэй би ямарс ингээл уртхаа хараад өөртөө өрсөлдөөл гэдэг юм ингээл хийгээлээсэн. Тэгээ ингээд нэг харсан чи одоо манай яг өсмөрс 3 жил болоод тэгсэн чинь одоо л нэг хүмүүс таньж эхэлж байна гэдэг шиг. Тийм үү. Одоо л ерөнхийдөө ингээд байр сууриа олоод байр суурь харьцангуй дуржаад одоо ямар ч юмд нэг юм жоохон гайгүй ганхааргүйгээр болж байна. Миний нэг бас бизнесээс ойлгосон зүйл юу вэ гэхээр би чадахгүй байж тухайн зүйлийг би л хийх ёстой гэдэг ингээд ганцаараа оролдохын оронд зүгээр мэрэгжлийн про чаддаг хүмүүст ингээд даатгачих хэрэгтэй юм л. Ерөнхийдөө нөгөө чиний бизнес чи үйлчлэгээний бизнес гэж ойлгож байна шүү дээ. Тэгэхээр үйлчлүүлэгчдээс ирж байгаа хамгийн новшийн санал юу байна? Ер нь одоо бүр үнэхээр гомдоож исэн. Тэрийг хэрхэн даван тоосон? Ерөнхийдөө бол үйлчлэг амар хэцүү байна. За. Зүгээр ерөнхийдөө эмгтэй хараа. Хүмүүс нөгөө нэг ойлгож байна. Нүүрэн дээр амар гоё юм ярьдаг байхгүй юу? Өөст амар гоё таалагдлаа. Юу ямар гоё юм бэ? Би бүр тэгж удаан хэрэглээ танаа боксыг тэглээ инглээ гэдэг ингээл одоо нэг бүтээгдэхүүн маш гоё юмсан таалагдсан гэл бид нар сэтгэлдээ илгээдсэн хэрнээ. Ардуурч гэдэг юм уу, өөр газарч гэдэг юм уу ингээд муулцсан байх мэдрэмж. Батны өмнөдөө муулцсан байл бүр новшин санагдаж байна. Тийм үе байсан уу? Байсан зөндөө байсан. Тэгээ юу гэж бодсон? Тэгэл тэгнэ та нар тийм. Тэрэн дээр би өстө нэг зүйлийг сүүлийн үед бүр ингээд амар ойлгоод байгаа. Юу вэ гэхээр манайхан яаж ч байсан хүн болгоны нөгөө сонирхол те туртай зүйлс те туртай өнгө ялангуяа жишээлбэл ингээл янз бүрийн юмнууд ингээд ондоо байдаг те хувь хүний үзэл бодол гэдэг ондоо байдаг учраас миний хийж байгаа зүйл хизээч 100% хизээч хүмүүс таалагдахгүй юм байна гэдгийг би ойлгоод авцаахгүй. Одоо жишээлбэл дэлхийн мангар алдартай том гоо сайхны мейкап брэндүүд ч гэсэн надад таалагдахгүй бүтээгдэхүүн байдаг байхгүй. Тэнгүүд бусад хүмүүс ч гэсэн таалагддаг бүтээгдэхүүн байна, таалагдахгүй бүтээгдэхүүн байна. Тэгэхээр манай Ege Cosmetics брендийн бүтээгдэхүүнүүд таалагддаг хэсэг, таардаг хэсэг байхад мэдээж арсны онцлог ажиллагаанд таарахгүй хүмүүс ч гэсэн байгаа учраас тэрэн дээр бол ерөөсөө одоо айгуу тийм амар болцсон. Урд нь болохоор яана тэгсэн гэж штэ ингэсэн гэж штэ ийм байна. Нэг хүн комент, нэг хүн мессеж чигэд би бүр ингээл та хамаг юм аагаал. За энийг яах уу гэдэг. Ингэдэг байсан бол одоо харьцангуй хувь хүмүүсийн тий тухайн одоо онцлогтой тохируулаад Солонгос одоо миний бүтээгдэхүүнүүдийг одоо үйлдвэрлэж байгаа газар болохоор би ажилтдаг байсан аахгүй. Тэгэл нөгөө монгол хүмүүс ч нугаас яаж ажил хийдэг вүлээ амар үнэхээр чин сэтгэлээс хурцтай шаламгаа би бол монголчуудаар үнэхээр бахархдаг. Тэгээд тийм болохоор нөгөө нэг ажиллах амар туртай. Тэгээд би яг нэг суралцж ах 6 сарын хугацаанд тэнд ингээд байнга амар алтай юм шиг нөгөө нэг хичээлгүй өдрөө 1-2 өдөр очиод ажиллаждаг гэдэг. Ийм хүн би тэгээд нүдэрээ бүтээгдэхүүн яаж хийж байгаа, үйлдвэрлэж байгаа, сав баглаа бодлоос нь ахуулаад ингээд бүх юм дээр нэс нь ажиллаж исэн. Тэгээд хэсэг Монголдо ирээд нэг 4-5 жил одоо дий байгаа ингээ явж байхдаа сая нэг 3 жилийн өмнөөс ерөнхийдөө бол манай захирал наагийн ерөнхийдөө бол ийм юм хийдэг гэдгийг мэддэг. Тэгээ холбогдож байгаа тэгвэл ингээд би тэн дээр ийм гой бүтээгдэхүүнүүд ингээ гармаар тэр үйлдвэр маань Солонгостой бас нэлээд нэртэй брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг амар олон брендийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тийм үйлдвэрлэдэг байхгүй Shindo PNG гэдэг. Тэгэхээр одоо манай Ege Cosmetics-ийн бүтээгдэхүүнүүд чинь Солонгосын нэртэй брэндүүдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Чанар тал дээр гэх юм уу? Тэ яг өнгө сонголт тал дээр ер нь аль би брэндтэй бол нэрээ 100% амбартан байдаг. Яа тэгэхээр одоо нөгөө нэг гасны үнэтэй брэндүүдийг бид нар маш их мөнгөөр одоо доллар молын хашийн зүрхээс амар их мөнгөөр худалдаж авдаг байхгүй юу? Тэгэнгүүт тэнд бас таалагдахгүй бид нартай. Эсвэл яг манай бүсгүүчдэд зориулсан
өнгө байхгүй байгаа даа. Тийм цогц нэгдэл байхгүй байгаа даа гэдэг ч юм уу те арсанд нь тохирохгүй байгаа даа. Гэдгийг нэс нь олж хараад хэрэгтэй гэсэн гэсэн. Чиний түрүүний ярианаас би бас нэг юм анзаарсан нөгөө айгүй их өнгө гэж өнгө гэж айгүй хэрлээ шүү дээ. Эмэгтэйчүүдэд таарах өнгө гэд өнгө гэдэг нь одоо яг юуг нь ярьж байгаа. Би ингэж ойлгоод байна. Монгол эмэгтэйчүүд одоо солонгос хүүхнүүд чинь илүү нэг юм цагаан. Тэгэхээр тэрийг хилээд байна уу эсвэл чи тэрийг нэг тайлбарлаад өгч. Тэгэхээр одоо энэ өнгө гэдэг чинь минийс дэлхийн нийтээр амар чухал зүйл болчихсон. Чиний дайцыг сонсч байна. Яадаг вэ гэхээр одоо нөө өнгөний бүр юм тусдаа юм сургалт амар өнгөтэй явагддаг юм байна. Чиний одоо амжилтын өнгө одоо чамд зохих өнгө те одоо энэ жоохон юм ягаан тонтой цамц чамд зохиж гин үуч гэдэг юм те. Тухайн өдрийн тим өнгөтэй хувцас өмсөх юм бол ажилчаа илүү бүтэнч гэдэг юм уу. Ингээд өнгө нь бүр цаашаа хөгжиж явчихжээ. Зүгээр мейкап те мейкапын хувьд болохоор манай монгол бүсгүүчүүд чинь нэг юм боор шаргал ярьсан юм шиг боор. Гэтэл нөгөө нэг за тэр Европ гэдэг юм уу те ингээд цагаан арьстай хүмүүст зориулагдсан мейкапын одоо тэр бүтээгдэхүүнүүд манай монгол бүсгүүчүүд таарахгүй байх нь илбэг. Гэм одоо юм боор шаргал арьстай хүмүүс чинь айл болох юм гоё дулаан тонтой те ингээд ийм хүмүүд ингээд зохих гээд байдаг. Гэтэл ингээд нөгөө нэг бусад брэндүүд болохоор ингээд яг ганцхан монгол хүнд зориулж үйлдвэрлэдэг брэнд байхгүй. Тийм ах л та тий дэлхийн бүх хүнд зориулж. Бүх хүнд зориулж одоо манайх чинь стартап учраас би зөвхөн эхний ээлжинд монгол бүсгүүчүүдтэй зориуллаа даа шүү дээ. Бодгоодтэй солонгос руу чиглэн гэж ер нь бол бодож байгаа. Тэгээд тэр өнгө гэдэг амар чухал байна. Тэгэхээр яг өөрт нь зохисон тий ямар өнгөнүүд байвал манай монгол бүсгүүчүүд гоё ах гэдэг тий. Тэрийг л ерөөсөө судалж байгаа л. Чи өнгөний талаараа сонирхолтой юм ярьж байна л да. Яг бодож байгаагүй юм байна. Гэхдээ яг бас монгол хүмүүс чинь ерөөдөө бараан хувцалтаар аягүй хувцалдаг тий. Тэгээд миний хувьд болохоор өнгө бас ялагддаггүй ш өнгөө зүг нэрлж чаддаггүй юм шиг байна. Би нөгөө ногоо юм ачиж байгууд юу яри цэгэр байж тий. Наач ногоо биш юм гэдэг шиг. Манай нөхрөөс тэгдэг зөвхөө. Тийм үү. Гэхдээ ер нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүс араанда харт юм шиг л ш. Тэг нөгөө. Чи тэгэж би ямар ярьжтэй. Чи бол боор штэ минь. Би өөрийгөө цагаан гэж бодсон шүү дээ. Тэгэхээр харин ерөнхийдөө бол өнгөний тухайд хүн болгоны нөгөө нэг харах өнцөг ондоо идэм билээ. Одоо маа нөхөр ч гэсэн миний боор юм хайчиж байгаа гэхээр тийм өнгөтэй өнтер гэдэг. Шинэ ямар өнгөтэй? Би бол боор шаргал. Боор шаргал. Би бол боорл гэж хэлэхээр. Тэгээд та нар ийм нэг онгоо идэг юм тэхүү. Мангар олон нэг эмхтэй хүн амар сайн өнгө ялгадаг байхгүй. Тэнгүүт нэг юм нэг уруулын будаг битүүн ингээ өнгөтэй хаад эмхтэй хүн улаан хүрэн улаан ягаан юм ингээд ингэждэг хөө гэтэл хэрэгтэй хүмүүс тэрийг улаан болуулаа гэл ингээд харчихдаг. Та нар яагаад ингээд шүүгээрээ дүүрэн хувцастай байж өмсөх юм алга гэдтэй бас өнгөтэй л болоод. Өнөөдөр бас тэгж аал гарч ирлээ. Харин ерөөс өмсөх юм байхгүй. Нөгөө эмэгтэйчүүдийн хамгийн тэр өстө байглаасаа л юу өмсөх үү гэдэг юм байна. Тэгээ би хөөхөө харагдахгүй байна. Үс муухай байна. Ингээд үсээд ингээд зүгээр үстэй явчихсан. Үсээ тариулсныхаа дараа дими тариуллаа. Йоо. Яагаад тэгдэв бэ? Эмэгтэй хүний зам байхгүй да. Тэгээ яг би бас бүсгүүчүүдтэй нэг зүйлийг ингээд нөгөө хэлхийг амар хүсээд идэв. Одоо сүүлийн үед мейкап гэж хөгжиж юм магадгүй бид нар энэний хөгжлийн төлөө явж байгаа хүмүүстэй ингээл хөгжүүлэх гээл айл болох мейкапаа ингээл сурчлал ингэж байгаа. Гэхдээ хувь хүний нөгөө нэг байгалийн гоо үзэсгэлэн хүн болгонд автагдчихгүй тий гэдэг зүйлийг бас сүүлийн үед хүмүүст аягүй ихээр хөхийг хүсэж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь одоо нэг алдартай хүмүүсийг ч гэдэм үү гоё сайхан хөрх хүмүүсийг хараад энэ л гоё юм байна гэсэн нэг юм ойлголттой. Ялангуяа бодол санаанд төлөвшөөгүй сүр насныхан ч гэдэм үү баган дуурах гэл ингээл аягүй хүн байдаг шүү дээ. Тэгэхээр бүсгүүчүүдтэй одоо би магадгүй будаггүй байсан ч гэсэн яг хуу шаардлагатай үедээ би будаад те тухайн газараа хүндлээд тухайн нөхцөл байдалтай тохируулаад будаа явчих болж байна. Энэ бол бас нэг эзэмшсэн байх хэрэгтэй мэрэгчл болчихж байгаа. Тэгэнгүүт би амьдралынхаа ихэнх цагийг будаггүй ямар нэгэн юугүйгээр ингээд өнгөрөө штэ. Тэгэхээр би тэр царайнда бас ингээд хайртай байх, дуртай байх те өөрийгөө ингэж гоё өндрөөр үнэлдэг байх. Тийм нэг бас зүйл бүсгүүчүүдэд маань бас хэрэгтэй санагдаад байдаг. Тэгэхээр өөрсдөө ерөөсөө хизээч битий голоорой. Өөрийгөө байгаагаар нүтэж аваа. Тийм байгаагаар нь. Байгаагаар би одоо шилбэл хүмүүс наа ингэдэг байхгүй бас ингээд намайг ингэж байгаа юм чинь одоо тэр олонний танил майл хүмүүс бас айгүй хэцүүсдэг. Чимэг яа тий ер нь яах вэ? Одоо би жишээлбэл будаагүй үедээ за ингээд нүр сэвхтэй гэдэг чинь ингээд жижигэн сэвхнүүдтэй ингээд цавхар тэнгүүт
Сэхвэ арилгаач. Сэхвтэй юм байж бараг чи яах гэж юм хийж байгаа. Гэ за яах вэ? Би үнэхээр сэхвтэй тэгээд сэхвэ би арилгахын тулд за юм хийж байгаа хийжсэн хийгээгүй биш. Тэгээд нэгэн дугаасаа арилахгүй гэдгийг мэддэг учраас би аль хэдийн хүлээн зөвшөөрсөн гэдэг ч юм уу те. Окей, сэхвтэй whatever те. Гэтэл хүмүүс тийм байдаг юм лээ. Амар одоо нөө сошиалын танаас чинь ингэж хэлдэг шүү. Заавал нэг өндөгнөөс өрчлөө хайдаг хүн Монгол үг гэж байна шүү дээ. Амар юу хэцүү байдаг. Тэгэхээр төгсөөл гэж хизээч байдаг шүү. Тийм баг те. Өсгөөчүүдийг хизээч бити төгс байгаарэ гэж хэлмээр идэв. Заримдаа. Зүгээр л. Ер нь одоо эмэгтэй хүн болгол нүрээ бодож байгаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүн болгол нүрээ бодож байхад мейкапчин гэдэг хүний ийм ялгаа юундаа байгаа юм те. Би тэрийг асуумаар байна л да. Ягаад тэгэхээр бүгд л бодож чадчих та нар тусдаа ингэ буддаг гэдэг чинь гой асуулт юм. Яг асуугаасаа гэж бодож байна. Ер нь бол мейкапчдын мэргэжлийн онцлог гэх юм бол одоо хүн болгон буддаг. Гэхдээ тухайн өсгөө маань яг өөрийнхөө нөгөө байгалийн гоо үзэсгэлэн гэрсэн нөгөө нэг заахаа зүгээр гоё тодруулж чаддаж буддаг бүсгүүчүүд байна. Буруу бодоод идэг бүсгүүчүүд байдаг. Ялангуяа манай өсвөр насныхан одоо мейкап ч н одоо л хөгжөөл ингээл нэг одоо яг тренд брэндээр л хөмсөг юм байвал гоё гэж жил болгоно нэг хөмсөгний тренд гарч ирэл бодлын тренд гарч ирэл ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн бид нар болохоор яадаг вэ гэхээр яг тухайн хүний царайнд нь миний найз одоо юм бөөрн хий те царайтай. Нүгэ би гонцгой царайтай ах чи бөөрн хийвэ. Яавал шүүр харагдуулмаар байгаа те. Одоо яавал одоо нөгөө ингээд пропорцууд байна шүү дээ. Хэмжээсүүд яаж зөв харагдах юм те. Өмсгөө яаж бодвол илүү тийм одоо зөөлөн залуулах те ингээд скол ихтэй харагдах юм. Нүүр бодолтоор таныг яаж л яаж хургаж чадна гэсэн. Чи нэг дараа нь гоё кул. За эмэгтэй болгож чадна. Чи дараа нь төгөлдөж үзүүлээ. Тийм. Тэгэхээр мейкапчд зайлшгүй хэрэгтэй. Одоо яагаад тэгэхээр бас өөрийгөө бодож чаддгүй эмэгтэй хүмүүс байдаг байхгүй юу? Одоо нөгөө авьяастай хүмүүс байхад одоо авьяасгүй хүмүүс ч гэсэн байдаг учраас эсвэл бид нар цаг хэмнэх тал дээр ч гэдэг юм. Одоо өөрийгөө тэр хүн нэг хөрмөнд явах гэж байлаа гэхэд бараг цаг маг боддог бол за бид нар 30 минут удаад өгөөч гэдэг юм уу те. Тэгээд ер нь бол энэ мэрэгжил зайлшгүй байх хэрэгтэй. Цаашдаа ч гэсэн маш ихээр хөгжиж байгаа. Хүнийг зүгээр өөрийгөө зөв бодох арга барилаа олох л одоо тэрэнд нь нэгдүгээр яг туслах зорилготой. Хоёрдугаар тухайн эмэгтэй маань юу нь илүү гоё үзэсгэлэнтэй. Би илүү гоог нь тод. Миний нүд хөөрхөн боловч би нүдэн дээрээ илүү бусдын анхаарлыг татъя л да. Нүдээ гоё тоддох юм. Бусад өөс юмнуудаа ингээ нуун дарагдуулъя гэх юм. Зөндөө зүйлээ наа. Маа подкастны бас нэг боломжтой асуулт байдаг. Энэ нь болохоор чи яг өнөөдөр 20 настай ээги байсан бол юу их вэ? Яг 20 настай. 20 настай байсан бол би зүгээр өөрийгөө тотлон хөгжүүлэх гэсэн. Яаж? Би тэрийн үед яагаад ч одоо би ингээд бодоо 30 байсан тийм. Өөрөө жоохон мяа байсан. Зовлон амар хүйдэг байсан. Яа тэгэхээр нөгөө нэг за манай гэр бүл чинь 3 хүүхэдтэй тэгэл ингээл гуруулаа их заах яах үнгээс солонгос авсан. Дүү бит хоёр их сургууль. Тэгэл ээж маань аав маань ойлаа нөө төсвийн багш. Төрийн албаагч. Төсвийн зэдэнтэй. Тэнгүүт тухайн үед яг манай боломжтой амьдралтай юм уу марч чадахгүй ингэдэг байсан ч гэсэн ерөнхийдөө бол ингээд мөнгө ерөн байна. Ер нь бол тэгээд ингээд янз бүрийн юмд явъя ч гэдэг юм уу ингийг гэхээр одоо тэгээд тухайн үед скол хүүхэд байсан болохоор одооных шиг бодол байхгүйсэн болохоор ч тийм ингээл яг үнэхээр солонгос хэлтэй бол ингээд оюутан багтаа сайн сурсан сураад өсөд ажилласан юм байгаа даа. Тэнгүүд зүгээр толтон хөгжүүлэх хэлсэн баг. Англи хэл тийм юм гэд тэгээд төд бодлого сургуулаа төгсөөл ерөнхийдөө айл гэр эцэгтэй олоод хүүхэдтэй олоод ингээд ирэнгүүт дөгөөнийг ганц байсан би байсан үеэсээ илүү нөө амар завгүй хүн болж хувирна штэ бүх зүйл бүх бие ингээд хувааж таарна. Тэгэнгүүт зүгээр л одоо ч гэсэн ингээд боддtiin. Ингээл амар сайхан тухайн үед ингээл өөрийгөө ингээл янз бүрийн юмд яваал хөгжүүлж явахгүй юм да гэд хэл сурахгүй яа. Яг нөө солонгос хэлээ бас сурцсан байгаа. Солонгос хэл маань ингээд бас хэрэг юугаа гаргаад байгаа. Англи хэл болохоор ийм бүр basic. Нэ сурахад оройтдаг юм аа. Гэхдээ ер нь хүний нөө сурах чадвар гэж байт юм байна. Тухайн 20-той үед сурсан бол алж байгаа шүү дээ. Тэгэхээр хөөрхөн залуу дүүнер тач гэдэг юм уу те. Өсвөр насны хүүхдүүдтэй. Зүгээр л би ч одоо ч гэсэн ажилчид да.
эргэн тойрныхаа шавмартаа ингээ байнга хэлдэг ер нь л болж л өгүүлээ өөрийгөө хөгжүүлээ л гэж. Одоо манай хамгийн сүүлийн асуулт л та. Бас их аюултай байдаг. Өөртөө тохиолдсон хамгийн сүүлийн хөгжилтэй байдал. Надад тохиолдсон уу? Тийм. Миний найз чинь хүн байр асуугаар хүнээс хаяг асуудаг гэдэг ярьж байгаа. Зээс надад тохиолдсон одоо нэг чи тэрийг л яриад. Өөртөө тохиолдсноо санахгүй байна. Хүн зүгээр мейкаптайгаа холбоотой гэх юм бол ерөнхийдөө нөгөө ингэдэг. Цэвлэгнэт чинь. Манайхаар одоо нөгөө хурим морим за ингээд ямар нэгэн тэмдэглэл баяр маяраараа ингээд бодуулж байгаа штэ хүмүүс. За. Тэнийг удаа төхрөн танихгүй тохиолдлоо. Маа орж ирчихэнтэй ингээд нөгөө нэг маа хаана гэсэн чи ихнэр нь урдсан чи хүүе хайраа хүүе би штэ гэдгсэн чи нөхөр юу гэх гинт амар цавцсан амар тэгээд мейкап маань ялцчихгүй. Илүү хөөрхөн болгосон юм. Нөгөө нэг яг хоо тэр хүн тухайн хүний гоо зэглэнг л бид нар тодруулаад ингээл орхиж байгаа. Тэрнээс байхтар танихгүй юм болтол нь бодсон шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө нэг тухайн бүсгүүчүүд маань ерөөсөө өдөр тутамдаа буддаггүй тийм хүмүүс байжгаад нөгөө нөхөр мөхрөн будагтай царайг нь ерөөсөө харж байгаагүй байжгаад гинт ингээд харангуйтаа нөгөө зарим тохиол шок нөрт юм шиг. Нэрээ бас тэгдэж шүү дээ. Эмэгтэйчүүд чинь будчихаар шалгуулдаг шүү дээ. Та нар ер нь нүрээ будчаад та нар ер нь тэгтээ боли шодрог бүрсэлтэй хэрэгслийн төлөө газар хандах болоод одоо сүүлийн үед зөөрийгээ таах шүү. Сүүлийн үед нэг юм гараад байгаа шүү дээ. Наад охин чинь будагтай дээрэс нь фильтртэй. Одоо фильтр чи янз бүр болоод шүү дээ. Тэгэхээр яг хоо будах те энэ чинь бол урлаг байхгүй. Тэ энийг бол буруутгаагүй бид нар хөгжүүлэхийн төлөө явж байгаа. Мэдээж бүсгүй хүн болгоо өөрсдийнхөө ингээ гоо сайхныг те тодтогддог байх хэрэгтэй. Тэгэнгүүт зөв нэг л зүйл дээр хэлэхэд өөрийн гэсэн гоо сайхан байгалийн гоо үзэсгэлэн гэж байгаа шүү дээ. Наач шудраг шанаа гутлаа ирчүүдийг мөлтгаад зүгээр ингээд ингэж хэлмээрээ. Эрэгтэй хүмүүсээс одоо айгүй их нүрээ боддог болсон шүү дээ. Монголд ч гэсэн ер нь гадны орнууд ч гэсэн тий. Тэгээд би бол эмэгтэй хүнд нүрээ бодох хэрэгтэй гэж боддог гэсэн чинь эрэгтэйчүүд нүрээ боддог болсон. Энэ талаар бас яг мэрэгжлийн одоо мейкапчны хуваар бас энэ Монголынхаа түмэн олон залуучуудад тандаж юу гэж хэлэх вэ? Та бүхэн нүрээ бодох хэрэгтэй мó бодох хэрэггүй мó тэр талаар. Окей. Яг хоо энэ маань нөгөө нэг ингээ хөгжөөд байгаа гэсэн чинь нүур бодолт тий. Эхлээл эмэгтэй хүмүүс ингээ дэлхийн бүх үнцэг болон ингээ бодчихсон чинь яг хоо эрэгтэй хүн боддог нь бол солонгосоос ялцчихгүй эхэллээ. Тэр хүмүүс маань нөгөө нэг арьс арчлах тий тал дээр илүү одоо бусад улсын хүмүүсээс илүү анхаарч явж байгаа. Одоо нөгөө сүүлийн үед K-pop одууд гэж айгүйх би болоод байгаа шүү дээ. Тэр хүмүүсээс уламжлал ерөөсөө нүүр бодлтын одоо эрэгтэй хүний нүүр бодлтын бүтээгдэхүүн нүдний тэн харагдаа. Эрэгтэй хүн их гэж үздэг байна уу? BB крем одоо энэ нөгөө нэг фаундейшн гэдэг тусдаа байгаа байхгүй. Солонгос бол үнэхээр тултлаа одоо ер нь гоо сайхны үйлдвэрлэл хөгжилтөөр солонгос ерөнхийдөө наа чинь юу юм шүү. Ингээд эмэгтэйчүүдэд гарангуудаа шин бүтээгдэхүүн гарангуудаа эрчүүдэд зэрүүл яагаа болохгүй гэж тэгэл. Тийм магадгүй бизнесийн золиос болсон юм байна да гэхдээ солонгос залуучууд. Тэгээд Монгол залуучуудаа ч гэсэн одоо яг буддаг бас хэсэг бүлэг хүмүүс байдаг. Одоо арьсаа хамгаалах зорилгоор ч гэдэг үү тийм. Арьс арчилгаа бол манай эрчүүднэр үнэхээр 0 идэг. Зүгээр амар хайнг байдаг. Ер нь бол тэгэхээр залуучуудаа ч гэсэн арьс арчилгаа бол бүр манай нүүр будалтаас илүү бүр ингээд хамгийн нэгт тавигдчих зах зүйлс. Ер нь бол байгаа эмэгтэй эрэхтэй хамаагүй. Миний найзууд гоё арьсаа гоё арчилж байгаа. Үеж орой болох ингээд юм төрхөөд ингээд нүрээ бочаад ингээд юм төрхтэй шүү. Нүүр будалт нь одоо дүүрчи манай монгол залуучууд чи хээгүү гүмдүүгүү. Ятас наад арьсаа гэдэг. Тэгэхээр нүүр будалтыг заавал ингээд санал болгохгүй ч гэсэн хамгаалах төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг байхгүй нарны тостэй арьсан тор тавдар үүсдэг. Маа найруулагч руу харж байгаа нарны тостэй гэж хэлээд. Ялбаж тийм хамгаалах зориултын бүтээгдэхүүн дээрэс нь арьсаа сайхан цэвэрлэх, эрүүл байлгах, арьс байнга чигээр дутагдчихдаг манай Монголын нөхцөл цаг уур айгүй хэцүү байхгүй. Энэ болгон зориулсан бүтээгдэхүүнийг заавал хэрэгжилж байгаарэ. Хэрэгжилж байгаарэ. За тэгээд подкастынхаа төгсгөлд энгийн бүхэн гайхалтай байдаг шиг энгийн нэгэн подкаст мэдэнд гайхалтай нэгэн эмэгтэй оролцлоо. Энэ эмэгтэйдээ баярлалаа. Цаашдынх нь ажил төс бүх юмд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Энгийн бүхэн гайхалтай.